За хоёр асуудлаар нэг хэвлэл мэдээллийн байгууллага та бүхнийг олон нийт мэдээлэл дамжуулж өгөө түгээж өгөөч гэж хүссэн юм аа. За драмын театрын удирдлагууд энэ нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа энэ лед дэлгэцнээс үүдэлтэй хэрүүл маргааныг олон нийтэд өглөө. Улаанбаатар хотын удирдлагууд буруу шийдвэр гаргаж хууль бус дэлгэц байршуулсан гэдэг энэ буруу мэдээлэл тараасан. Энэ бол судлахаар хуулийн хүрээнд зөвшөөрөлтөй байсан энэ дэлгэцийг нэр өгөхий Монгол улсын гавьяач жүжигчин одоо нэр алдартай хүмүүс лайв хийж нэр алдраараа төрөө барьж олон нийтийг төөрөгдүүлж үндсэндээ энэ дэлгэцийг ажилуулахгүй байж байгаа цуцлуулчлаа. Энэ бол нэгдүгээр асуудал. За болж чинь цуцлууллаа. Энэ дээр би нэг шүүмжлэлтэй байгаа юм. Өөрсдөө зөвшөөрөл өгчөөд яагаад өөрсдөө дахиад цуцлж байгаа. Хүмүүс лайв хийхээр ингээд цуцлаад ах юм бол яах гэж анхнаасаа зөвшөөрөл өгд юм бэ гэдэгт нэлээд харамсалтай хандж байгаа маа. Би Улаанбаатар хотын шин даргач хэлсэн. Миний санааг бол дэмжиж юм лээ. Энэ л буруу асуудал. Ер нь дараа нь бид нар ямар нэгэн газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл, ямар нэгэн зөвшөөрөл өгөхдөө маш сайн судалж явах хэрэгтэй. Хэрвээ судлахгүйгээр зөвшөөрөл өгчөөд дараа нь тэрийг 2-3 одоо иргэн ч юм уу 1% ашиг сонирхолтой нөхөр одоо олон нийт хандангууд тэрийг цуцалдаг байж болохгүй. Хувийн аж ахуйн нэгжүүд хохирч дууслаа. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг, аж ахуйн нэгжийн орлого, татвар одоо ямар байгааг бүгдээрээ сайн мэдж байгаа учраас би нэгдүгээрт энийг дуурж байгаа. Хөндөж. Хоёрдугаарт нь энэ нийтийн эзэмшлийн талбайг драмын театрын хамт олон маань олон сайн уран бүтээлчид би бус хүмүүсээс нөөцлөлтгүй цөөн хэдэн одоо нэр бүхий удирдлагууд энэ нийтийн эзэмшлийн талбайг өөрсдийнх гэж андууран одоо бидний яриад байгаа энэ тээврийн хэрэгслийн авч зогсоол байгуулах жагсаалтанд оруулж батлуулж за бид нар энийг 5 сарын 20-нд баталсан юм а. Энийг батлуулаад одоо энэ давхар зогсоол, далд зогсоол хийгээд энэ шилэн өндөр барилгын том барилгын хүмүүст одоо худалдан борлуулах эсвэл өөх тохиролцох ийм нөхцөл байдал үүсчээд байна гэдэг мэдээлэл надад байгаа учраас би өнөөдөр энэ мэдээллийг хийж байгаа юм. Одохгүй энэ зогсоол байгуулагдаад шилэн барилгын одоо том ажилчид зочид энд машинаа тавьдаг болсон байх юм бол миний зөв гэж та бүхэн ойлгох учиртай. Ийм мэдээлэл байгаа юм. За тухайлбал энэ 60 давхар Eco Construction энэ барилга ямар нэгэн зогсоол норм байхгүй та бүхэн харж болно. Энэ олон хүмүүс байрлах зочд буудал болно гэсэн мэдээлэл байгаа. Зочд буудал болохгүй байсан ч офис болсон ч энэ олон давхар байрлах ажилтаа албаа хаагчид хаана машинаа тавих вэ? Яг хотын төвд. Хоёр талаар нь зам явж байна, төв зам явж байна. Тэгэхээр эднэрийн тохиролцоо бол энэ нийтийн эзэмшлийн энэ талбайд давхар зогсоол хийж, далд зогсоол хийж энэ барилгын хүмүүсийн хувийн зогсоол болгох гээд байгаа учраас би энийг буруу шааж өнөөдөр мэдээлэл хийж байгаа. Энийг зохион байгуулж байгаа хүмүүс нь драмын театрын удирдлагууд гэдэгтэй байх. Хатуу бүр хэлхийг хүсэж байна. Тийм учраас энэ жижигхэн ледийг хүртэл өөрийн мэд хамааруулж өтөр түргэн зайлуулах тушаалыг драмын театрын авсан. Драмын театрын та бүхэн өцгтөр зурагнаас харсан болвол драмын театрын удирдлагуудад засвар үйлчилгээг тухайн энэ компани удирдлагууд хийж өгөөд нэг нэгэндээ талархал илэрхийлээд тодорхой зураг нь байж байгаа. Яагаад энэ компанийн тэгвэл Дөөрийн театрт очиж, Улаанбаатар театрт очиж засвар үйлчилгээ хийж өгөхгүй байна. Зөвхөн драмын театр. Энэ хоёр за магадгүй нэг 200 метрийн зайтай байна. Дунд нь ийм сайхан нийтийн эзэмшлийн талбай байна. Энэ талбайг энэ компани мэдл драмын театрын удирдлагууд өгөхийг санаарах гэж байна гэдгийг би одоо маш ноцтойгоор хэлхийг хүсэж байна. Тэгээ энийг эсэргүүцэх болно. Маш ойлгомжтой. Яагаад тэгвэл драмын театрын энэ ледийг эсэргүүцэж байгаа? Тэгсэн мөртлөө өөрсдөө урдаа энэ дөнгөж саяхан нэг маш том Unitel-ийн том юу тавьсан байсан шүү дээ. Сарвч тийм том одоо нэг юу тавьсан байсан. Тэгээд мөнгөтэд нь ингэж үйлчилдэг. За нэг хувийн хвшлийн одоо хүмүүсийн үйл ажиллагаанд бол бид нар ингэж л хандж байгаа. Одоо энэ удахгүй энэ стрит фудуудыг хөөж эхлэн эднэр ийм байдлаар хандж байгаа. Драмын театрын мэдэх ямар ч асуудал биш. Тэгээд одоо жишээ нь Unitel компани асар байсныг бол бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Мэдж байгаа. Тэрэн дээр л тагдаг байгаа ш, лайв хийхгүй байгаа ш. Тэр ер нь энд зөвшөөрөл авахд драмын театртай зөвшөөрөх ямар шаардлага байхгүй. Энэ бол цэвэр Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай учраас хотын захиргаа өөрсдөө энэ асуудлаа өөрсдөө мэдээл явах учиртай юм. Харин
Энэ драмын театрын бол нэг үгээр хэлэх юм бол хөндлөнгөөс нөлөөлж байгаа. Ард иргэдийг буруугаар одоо мэдээллээр хангаж байгаа ийм л үйл явц өрнөж байгаа. Би бол нэг л юм бодд юм л да. Одоо энэ барилга дээр ч гэсэн олон асуудлууд гардаг. Нэг шийдвэр гаргах юм бол их сайн судалж гаргах. Судалж гаргасан шийдвэртэй төр өөрөө баттай зогс. Нэг удаагийн алга ташлалт авахын төлөө одоо цөөн хэдэн хүмүүс ирэх ашигын төлөө гаргасан шийдвэрээ цуцалж болохгүй. Тэгвэл тодорхой эдгээр хүмүүс шүүхт хандсан гэж л. Энэ залуучуудын энэ олон сар энд байрлаж байгаа, ашиггүй байрлаж байгаа, асааж чадахгүй байгаа. Энэ бүх зардлыг хэн хариуцах вэ? Тэр лайв хийж байгаа Монгол Улсын гавьяач жүжигч хариуцах уу? Эсвэл зөвшөөрөл өгсөн Улаанбаатар хотын захиргаа бид нар хариуцах уу гэдэг ийм л зүйл гарч байна. Энийг ер нь яваанд их тодорхой болох хэрэгтэй байна. Ерөөсөө чөлөөлөе гэж яриад байна шнэ. Аж ахуйн нэгжүүдэд дэмжиж, хувь хүмүүсээ дэмжиж гэдэг тагтал. Улаан цагаан гисэн богдуулаад өөртөө хамааралтай юм шиг, өөрийнх нь хашаанд юм бариад байгаа юм шиг ийм байдлаар хандаж болохгүй. Удахгүй энэ тендер зарлагдаж, давхар зогсоол, галд зогсоол, их багтаамжийн зогсоол энд хийгдэх гэдэг. Энд хийгдэх гэж байгаа бүх лоббиг драмын театрын удирдлагууд хийгээд байна л гэдгийг би хэлж байгаа. За намайг хуулийн байгууллага шалгуулж байгаа юм билээ. Би ч гэсэн тодорхой нотлох баримтууд би хуулийн байгууллагад эдгээр хүмүүсийг өгч шалгуулахаас өөрцгөө. Энэ бол хитрхи тийм нэг ужигдсан байгууллага юм билээ. Одоо энэ нөгөө 50-аар хилтэн зочид бодлоо ингээ баригдаж байгаа гэсэн шүү дээ. Тэгээд одоо тухайн ямар нэгэн барилга байгууламж ч одоо барилгаас өмнө зөвшөөрөл аваад тийм зураг асуудлуудыг одоо шийдэх. Энэ хууль зөрчил өгсөн юм байна лээ. Тийм. Асуудлыг яаж одоо шийдэх юм бэ? Улаанбаатар одоо удирдлагууд ямар нэгэн одоо мэдээлэлтэй энэ талаар би бол нэг юм дээр хэмзэлж авд. Нэг сэндвичин автугаалга барих гэж, нэг бараг түүц барих гэж, гудамныхаа үзүүрт нэг мухлаг барих гэж, нэг амбар пин барих гэж зөвшөөрөл авч чаддгүй шүү жирээ иргэд. Харин тэгэхэд эрх мэдэлтэй хүмүүс хоёр замын голд бараг л нийтийн эзэмшлийн талбай дээр ийм өндөр барилгууд бариад норм стандарт дүрэн байхгүй ийм барилга баригдаж байгаад л харамсаж байгаа. Энэ хотын өнгө үзэмжинд сайн хэрэгтэй байна. Гэхдээ норм дүрмээ биелүүлж байгаагүй юу. Энийн эсрэг л бид нар дуу хоолойгоо өргөх гэж нийслэлийн иргэдэд хуралд сонгогдсон. Тийм учраас энийг бид нар байнга тогтмол ярьж явах хэрэгтэй. Онцтэй яг одоо ийм өндөр гэртэн дэшегээ бас нэлээд өндөр болно шүү дээ. 50-60 давхар биш үү? Тэгэхээр одоо хотын төвд одоо энэ төрийн орныг бараг хаагаад тийм ингэж одоо баригдсан зүг юм уу? Бусад олон улсын орнууд хилтэн зочид бодлоо ер нь одоо бусад одоо дэлхийн улс орнууд ингэж тэг яг энэ бол би одоо энэний басны газрыг хэн олгосон, ямар дүрм стандартаар өгсөн гэдгийг бас судалж л байна. Гэтэ уг нь одоо энэ хүмүүсээс илүү энэ хүмүүс илүү ноцтой болчиход байна шүү дээ. Хамгийн өөрсдийнхөө нэр хүн дээр одоо далимдуулж одоо би л одоо Монгол улсын гавьяач жүжигчин би л ийм нэр хүндтэй гэдэг байдлаар ханддгаал болох хэрэгтэй л гэж би бол хатуу хэлээд байгаа. Энэ өндөр барилга тэр арийнхан барилгууд байгаамаа энэ Соёмб Тауэр энэ төр гэдэг бүгд драмын театрын газар юм байгаа шүү дээ. Эднэр тэр өдөр энэ барилгууд баригдаж байхад нэг нь ч гарч ирж лайв хийх нь үтгэл нэг мессеж нэг пост ч бичээгүй дээ. Дэндүү харамсалтай. Тэгэхээр энэ бол дэндүү ялгууралтай гэсэн үг. Бодлын хажуу талын энэ барилга болол барилгын үйл явц нь бол нэлээд олон жил үргэлжлэж байгаа. Би тэрийг маш сайн мэдж байна. Тэгээд юу барилга нэг хэсэг хэдэн жилдээ зогсчихсан байсан. Одоо ойр хатны ийм их одоо өндөр барилга ингээл тийм агуулгууд явж байгаа. Рамын зүгээс одоо ямар хөвч байхгүй шүү дээ. Одоо өөрсдийнхөө тэр итгэл өөрсдийнхөө газрыг л зараад итсэн хүмүүс шүү дээ. Одоо тэр хараа энэ харалтай өндөр цаг энэ чинь драмын театрын газар юм байгаа шүү. Соёмб Тауэр гэж. Энэ үед одоо тэр лайв хийгээд байгаа Монгол улсын гавьяач жүжигчин яагаад гарч ирж юм ярьсангүй би их гайхдаг шүү дээ. Хэрвээ та нар үнэн шударга юм бол өөрсдийнхөө газрыг танай өмчийн газрыг өндөр барилга болгож одоо хүмүүс бүтээн байгуулалт хийж их та нар нэг ч үг дуграагүй ээжиж нийтийн эзэмшлийн талбай дээр та нар ашиг сонирхолтой байгаа учраас өнөөдөр та бүхэн бол олон нийтийг төөрөгдүүлэхийн төлөө явж байна. Гэхдээ олон нийт иргэд хүчтэй учраас та нар бол ялагдах нь ойлгомжтой юм. Та нарын далд санааг би бүгдийг сайн мэдж байгаа гэдгийг бас хэлье. Дараагийн удаа бол бас арай өөр одоо судалгаатай, баримттай юмнууд бас нийслэлээр гарч байгаа юм байна лээ. Тэгээд тэднийг би бас зөвшөөрөл авч байгаа нь олон нийтэд хүргэхийг хичээнэ.